За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярилцах сэдв маань үеийн үр ба сарны тухай талаар ярилцъя. За сарнаас эхлэе тийм ээ. За сар бидэнд ямар нөлөөтэй вэ? За сүүлийн үед маш их сарны дом шившлэг, сарны бясалгалж гэдэг юм уу зүйлүүд бас их дэлгэрээд байгаа. За тэгээд ялангуяа миний совгийг бол эмэгтэйчүүд их үздэг. Тэгээд сар эмэгтэй хүнд ямар эвгээлтэй, ямар нөлөөтэй болох талаар ярилцъя гэж бодлоо. За сар бол хайрын эзэн гэж үздэг. Сар бол хайрын эзэн. Бас сонь сонсогдож байгааз яагаад хайрын эзэн болчихвоо гэд. За дэлхийд дурласан сар гэд бид нар бас их гоё хэлдэг тий. За сар байхгүй бол эмэгтэй хүн байхгүй, хүн төрлөختөн байхгүй, их дэлхий маань бас байхгүй байх нэ. За сарны ач нөлөөгөр гэх юм уу? Дэлхийн ус, далайн төрлөг, далайн ус. За тэгээд цаашлаад хүний биеийн 70% нь ус байж идэг тийм ээ. Тэгэхээр хүнтэй бол 70 дор хаяж 70% хамааралтай байж болох үс. За баг яг хэдэн хувийн хамааралтай гэдэг нь би бас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ маш өндөр хамааралтай. За дээрэс нь бид нар сарын тэмдэг гэж эмэгтэйчүүд байдаг. Сар бүр ирдэг. Сар бол яалтчгүй л эмэгтэй хүнтэй бол маш хамааралтай. Үржил, төлжилт урган төлжих юу гэдгийг тэр бүгдийг маань сар шидэж өгдөг байх нэ. За тэгвэл сартай хэрхэн харьцаж сарны эвгээлийг хүртэх талаар бас ярилцъя. Тэгээ бид нар маш их буруу ойлголтууд бас их байдаг. Жишээ нь зөвхөн шөнийн 15-ны сарыг л хамгийн сайн сар, энэ сарнд л залбираад бусад өдрүүдийг бас тоодоггүй. Гэхдээ яг үнэндээ бол сар бол өдөр бүр цаг бүч бүр бид нарыг ивэж идэг. Муу сартай шөнө, муу сартай өдөр гэж байхгүй. Бас дээрэс нь кармик өдөр, үеийн үргийн өдөр ч юу гэдэг муу өдөр тиймэрхүү зүйл ерөөс байдаггүй. Яагаад тэгэхээр бүх цаг, минут, секунд, өдөр, хоног, жилүүд бид нарыг ивэж байдаг. Өөрийнхөө эрчим энергийг хамгийн ажилсаг. Яг хүн ингээд нэг өдөр ажиллаа хийхгүй байлаа гэхэд дэлхий сөнчихгүй шүү дээ. Гэтэл сар өдөр бүр ажиллаа хийж идэг. Түүнтэй адил сарны муу өдөр, сайн өдөр, бүх өдөр юу нь бол сайн. Ямар өдөр ямар сар вэ гэдгийг нь бол дараагийн бичлэгээр болон хөтөлбөр зарлагдаж байгаа. Тэр үеэрээ танилцуулна. За сар маань бидний усан махбодтой хамааралтай. Яг бидний 70% нь биеийн 70% нь ус. За үүнээс усан махбод болох бөөртэй бас их хамааралтай байж идэг. За бөөр өвдөх эмэгтэйчүүд сав суулагч гэдэг юм уу гэмтэх энэ төр бол ус, дэлхийн ус сартай хамааралтай байж идэг. Яагаад вэ гэхээр ямар нэгэн дэлхий болон бид нар ч дэлхий дээр л амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн гол сувг, судал аршаан гэж хэлэгддэг. Тэдгээрийн амийг юу гэх юм голыг бохирдуулах ч юм уу, голны эхийг бохирдуулах, сэвтүүлэх, хар муу тийм эрчмийн бохирдол үүсгэхэд тэр лус савдгийн сөрөг эрчимтэй холбогдчихдог. Энийг манайхан лусын хорлолч гэдэг юм уу тийм зүйлээр бас илэрхийлж идэг шүү дээ. Тэгэхээр таны амьдран байгаа, оршин байгаа газрын үйл хэрэг хийдэг газрын юу юм та усыг бохирдуулсан усны эрчмийг бид нар монголчууд бол яг дэлхийн усны оргил дээр нь байж идэг. Бид нар усыг хамгаалахгүй бол Монголын газар нутгаас их авдаг. Дэлхийн бусад гол горих далай тэнгис бол ихээ авдаг гэсэн. Тэгэхээр монголчууд бид нар гол горих далайгаа сайн хамгаалж
цэвэрхэн байх хэрэгтэй. Маш том үүрэгтэй. Монгол гэдэг нэр нь бас голоо хамгаалах гэдэг бас утга санаа явж идэг. Тэгээ маш агуу утга санаа бол байдаг юм билээ. Тэгэхээр бид нар нөө бөөр өвдөх, давсаг өвдөх, бүдүүн шулуун гэд өрчхүүн хүрдний яг хэсэг байгааз өрчхүүн хүрд гэдэг маань биднийг Монгол юугаар л саран хүрд гэж хэлэгддэг. Тэгэхээр ус, горих, булаг, шанд юу гэдгийг тэр бүгдтэй бид нар хайрлаж хамгаалахгүй сөрөг эрчим цацруулж сөрөг эрчмийн юм холбоос үүсгэснээр бид нар шийтгэлд орох магадaltaй байдаг байх нэ. Шийтгэл гэж хэлий те хордлож гэх юм одоо юу ч гэх юм. Тэгэхээр үр хүүхэдтэй болох за тэгээд үргэлжлээ үлдэхтэй холбоотой зүйлүүд маань үржихүүн хүрдтэй маш хамааралтай. Үржихүүн хүрд маань гол горих сартай холбогддог. Тэгэхээр бид нар усаан дээдэлж, аршаанаа дээдэлж хүнсэлж байх хэрэгтэй гэсэн санаа бас байгаа. За тэгээд саран хүрд буюу одоо үржихүүн хүрд маань бидний одоо үр хүүхэд мөн дэрэс нь хань ижил гэдэг зүйлийг холбогддог. Тэгээд энийг бас манай монголчууд маань их гоё хэлдэг. Үрийн тэнгэр, ханийн тэнгэр гэж хэлэгддэг зүйлүүд байдаг. За тэгвэл сар маань бас яг өвжил, төлжилт энэ энергийг агуулж идэг. Тийм учраас саранд үр хүүхэдтэй болох, хань ижилтэй болох тэдгээр хүсэл зүйлүүдээ өрөөж бас гуйж болдог байх нь. За сарнаас тэгвэл яаж гуйдаг вэ гэд арга бас байт юм байна л да. Тэгэхээр сарнаас үр хүүхэд хань ижлийг сүү өргөж байгаад мэдээж бидний холбоос одоо сартай холбогдохын тулд холбоос үүсгэх шаардлагатай. Холбоосыг бид нэр энерги өндөр давтамжтай байж холбоосыг үүсгэн сар бол маш ариун одоо тийм өндөр давтамжийн орон зай байж идэг. Тэгвэл зүгээр сөрөг төлөвтэй ууртай хувцаартай хүн бол сартай холбогдохгүй. Тэгэхээр өөрийнхөө үр зүрхийг нээж сэтгэлээ нээсэн цагт сартай холбогддог байх нэ. Тэгээд бид нөө өргөл өргөх, мөргөл үлдэх, хүндэтгэл үзүүлэхийг их боргоор ойлгож идэм билээ. Одоо жишээ нь саранд сүү өргөлөө, наранд сүү өргөлөө гэдэг маань сүүг ингэж хийжсэнээ ингэж цацруулж өргөж идэг. Тэнгүүт энд байгаа орон зай нээж өгч идэг. Үр зүрхийг нээж одоо хаалттай, буглаастай байгаа тэрдгээ зүйлүүдийг маань өргөлөөрөө дамжуулж нээдэг байх нэ. Тэгэхээр саранд ханийн болон үрийн заяагаа дуудах тэгшлэхээ хүсэж байвал саранд бас тэгж сүрдийн. Гэхдээ тийм шашны ч юм уу мухар сүсгийн зүйл биш. Энэ зүгээр логикоор бодоод үзэхэд боломжтой зүйл. Яагаад тэгэхээр сар байхгүй байхад цэцэг ургадаггүй шүү дээ. Энгийнээр бодоход тий. Тэгээ сар маань 30 хоногтой, 31 хоногтой эмэгтэйчүүдийн сарын тэмдэг бас 30 31 гээд хоёр нь 28 байж идэг. Өчлөгтэй. Тэгээд устай хамааралтай бид нар бол одоо ихийн ураг усан дотор бүрэлддэг шүү дээ. Тэгэхээр тийм мохор сүсэг ч юм уу шашны зүйл биш байгаа боломжтой зүйл. За хийм бэ. Тэгээд нэг юм нь сар бол одоо хамгийн ихэнд бичлэгийн хамгийн ихэнд хэлжсэн хайрын эзэн гэд. Тэгэхээр бид нар хайр дүүрэн, хайр инрэл дүүрэн байж иж сарны эрчмийг сайн тосож авна. Ер нь л нэг шөнийн 15, шөнийн 8, шөнийн 1 гэд онцгой саруудтай өдрүүд байдаг л та. За тэрэнд бас тодруулж хэлэх нь зүйлүүд бас байна. За жишээ нь шөнийн 15 бол арга бэлэг. За ялангуяа бэлэг их аривдсан үе. Тэгэхээр энэ үед аль болох одоо дотгошоогоо чимээлж өндөр энергийн цагаан аривдсан хүн бол улам цагаан аривддаг. Хар аривдсан бол харнаас аривддаг. Тэгэхээр аль болох дотгошоогоо өндийж өөртөөгөө бясалгал хийх нь их тохиромжтой
байж идэг. Шөнийн 8 бол арга биелэг тэнцдэг бас их сайхан өдөр. Тийм учраас аль аль нь бас их зохимжтой. Ер нь аль ч өдөр та бүхэн өөрийнхөө дотоод сэтгэлийг ариун байлгаж, чин одоо үнэнхүү сэтгэлийг олж чадвал сар өдөр бүр таныг ивэж хүслийг тэнд биелүүлэхэд бэлэн байж идэг. Дээрээс нь бид нар дандаа авах гэж л үзэж идэг. Авахаас илүү өгөх гээд үзэх юм бол амьдрал бас өөр өнгөтэй, өөр болж болдог. Бид нар тоглоомын дүрмийг эхэлж авна гэж бодож идэг. Гэтэл тоглоомын дүрм өгөхөд байдаг байхыг бас үүсэхгүй байгаа шүү. За баярлалаа.